Амар байна уу 2026 үзэсгэлэн худалдааны хан уул дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих төвийн өдрөлөг 2026 оны 1-р сарын 23-ны өдөр боллоо. Нийслэлийн засаг даргын санаачилгаар дотоодын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих ажлын хүрээнд нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв, нийслэлийн соёл урлагийн газар хамтран жил бүр Амар байна уу сар шинийн баяр зориулсан үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг боломжлолтой. Амар байна уу 2026 үзэсгэлэн худалдаа хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны цогц зарах хэмжээ 2-р сарын 17-ны өдрийг хүртэл их найд болон соёолжмол худалдааны төвд үргэлжлэх юм а. За үзэсгэлэн худалдаагаар 21 аймаг бүх дүүргүүдийн 1000 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид 55,000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг түрээсийн төлбөр төлөхгүйгээр үйлдвэрийн үнээр борлуулж байгаа бөгөөд сар шинийн бэлтгэлээ нэг дороос үйлдвэрийн үнээр базаах боломжийг бүрдүүлж байна. Эрхэм та бүхнийг 21 аймгийн шилдэг цагаан эд үндэсний бараа бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрийн үнээр авах боломжийг ашиглан Амар байна уу үзэсгэлэн худалдаанд морилон эрхийг урьж байна. Өдөрлөг маань бас амжилттай зохион байгуулагдлаа. Тэгээд манай хаан уул дүүргээс бид нар энэ жил үдсэнд орох цахимаар бол илт нээлттэй явуулж 122 иргэн болон аж ахуйн нэгж бүртгүүлсэн байгаа. За үүнээс манад бол одоо өнөөдрийн байдлаар сонгон шалгуулалтаар энэ үдсэнд 64 үйлдвэрч маань орсон байгаа даа. За энэ үдсэн маань төрөөсийн төлбөргүй учраас үйлдвэрийн үнээр бол бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа. Өдөрлөг маань бас хаан уул дүүргийн үйлдвэрчтэй бас дэмжих хийж бүтээгдэхүүнийг бүтээгдэхүүн болон загварын чек хандлагыг өнөөдөр бас иргэдэд сурталчилахаар сая бид нар арга хэмжээгээр загварын үзүүлбэрүүдийг маш төлхөө оролцууллаа. Нийт хаан уул дүүргээс орсон үйлдвэрлэгчтэй бас энэ үдслэнгийнхэн үйл ажиллагаанд амжилт хүсье. За тэгээд бас Улаанбаатарын иргэдээ энэ үдслэнээр ирж үндэсний үйлдвэр дэмжиж худалдаа авалт хийж цагаан сараа бас өргөн дэлгэр сайхан тэмдэглээрэй гэж өрөөж байна. Urge!